За энэ хилцээрийг дэмжиж байгаа олон жил манай талаас өөрснүүдээ их санал тавьж, хүсэл тавьж ингэж явж байгаад тэгээ оюун эрдэнэ засгийн газрын үед бас нэлээх бодиттой ажил хэрэг болоод ингэж явж байгаа ийм хилцээр байгаа. За гэхдээ би бас нэг 2-3 асуулт асууя гэж бодож байна. Шинэ эдийн засгийн сайд ирээд бас нэлээд үзэж анализ хийж харж байгаах. Энэ гэрээ хийснээр ялангуяа 3 дахь орнууд, Европын орнууд, Япон, Солонгостой хийж байгаа манай худалдаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү? Ийм судалгаа байгаа юу? За 2.4%-аар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн байна. Энэ хөрөнгө оруулалт хаанаас орж ирэх хөрөнгө оруулалт вэ? Хоёрдугаар асуулт. Ямар чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцоолж байгаа вэ? Энэ дээр хариулаад өгмөр байна. За 3-дугаарт ер нь би одоо энэ аюулгүй байдал гадаад талын байнгын орооны гишүүдтэй ялангуяа Цогтбаатар гишүүнд ялангуяа анхааралтай болгоомжтой байх ийм 7 хоног болж байна гэж ингэж хэлмээр байна. Энэ явж байгаа сонсголын талаар. Энэ 7 хоног бол энэ сонсгол бол ерөөсөө үндсэндээ тэр 20-од оны үед солийн дандан дэргүүтэй хүмүүс шүн дөлөөр 3 дахь орны элчин сайд нарын хаалгыг тогшоод явжсэн тэр хүмүүсийн сүнс рүү шороод цацж байгаа тийм үйлдэл болж байна. Арчсан хувьсгалын дараа 3 дахь хөрсийн бодлого гэж гаргаж ирсэн тэрнээсээ нийцэж байгаа Монгол ноёдууд тэрнээсээ нийцэж байгааг илэрхийлж байгаа ийм өдрүүд болж байна. Тийм учраас ялангуяа аюулгүй байдал гадаад талын байнгын орооны гишүүд бол их анхааралтай ажиллаж явах хэрэгтэй. Ийм цаг ирчээд байна гэж бодож байна. Тэгээ эдийн засгийн сайд энэ талаар ер нь ямар бодолтой байгаа? Гэхдээ ийм 3 асуулт асуух гэсэн. За бид боломж талаас илүү харж байгаа. Нэгэнт том зах зээл нэгдээд Монгол улсад бий болсон бүтээгдсэн бараа гайлын болон тарифын хөнгөлт эдлээд ирэхээр энийг дагсан Монголд эцсийн бүтээгдэхүүн хийх, экспортлох, дээрс нь реэкспорт хийх ийм сонирхол бол эрс одоо нэмэгдэх нь тодорхой байгаа. За нөгөө талаар дотоодын хөрөнгө оруулалт буюу уламжлалт зах зээл дээр байсан хөрөнгө оруулалт том зах зээл гараад ирэхээр үйлдвэрлэлийн дотоодын хөрөнгө оруулалтууд нэлээд их болно. Гаднаас хөрөнгө оруулалт татах юм таатай байдал үүснэ. За бусад орнуудад хийж байгаа худалдаанд айхтар нөлөөлөх зүйл байхгүй. Энэ уламжлалт энэ 367 бараа өөрөө Монгол улсад импортлж байгаа л бараа. Гол нь тэднэрт тарифын татварын хөнгөлт үзүүлснээр дотоод нийлүүлэлт нэмэгдэн үн хямдран энэ инфляцид таатай нөлөөлнө гэсэн зүйл байна. Энэ нээснээр бусад орны барааг мэдээж өрсөлдөө нэмэгдэнэ гэсэн үг. Өрсөлдөө нэмэгдэх хэмжээнд үн уннаа л гэсэн үг. Энэ дээр бол хэрэглэгчид ард түмэн хожно гэж үзэж байна. Тэгээ хамгийн гол нь бидний давуу тал бол 5 орны 200 сая хүний зах зээл саадгүй нэвтрэх орчин худалдааны техникийн саад дотгорыг арилгаж байгаа юм. За энэ бол манай өрсөлдөх чадварт их сайн нөлөөлнө. Барааны эргэлт нэмэгдэнэ. Энэ өнөхөр эдийн засгт эрэг үр дүнг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. За оюутлогоо асуудлыг одоо нийтээрээ нээлттэй хэлцүүл хийж байна. Энэ дээр ийм байр суурь одоо илэрхийлэх нь зохистой биш ээ гэж үзэж байна. Гол нь бол эдийн засгийн сайдын байр суурь бол сонсох их чухал байгаамаа. Ямар байр суурьтай байх нь гадагшаа өгөх мессеж чинь амар чухал байна. Ер нь бол бид нар одоо ингээд нэг улсын нүүрс жоохон хэдэн жил гайгүй үнэтэй авч жагаад тэгээ тэрэнд нь баярлаад төсвөө данхайлгаад зардлаа нэмсэн. Тэнгүүт одоо жоохон буцаал 1-2 сар ингээд нүүрсний онч унгот цалингаа тавьж чадахгүй байдлаар орж эхэлж байна. Тийм учраас энэ 3 дахь хөршийн бодлого чинь ийм юм нийлгэл одоо өөрчилж харж явсан зүйл шүү дээ. Тэгээ илэрхийлэх шаардлагагүй гэж хэлэх боломжгүй санагдаад байна. Ялангуяа эдийн засгийн сайд. Олон улс харж байна. Сая ийм зүйлийг л зөвхөн хэлсэн. Нөгөө хууль зүйн байнгын орооны хувьд бол Эрдэнэ мөрөн гишний хэлээд байгаа зүйл маань энэ улсын их хурлын хэн шалгах одоо төр хороо байгуулж байгаатай холбогдуулаад за хэн шалгах нь процесс болоод ихтэй холбоотой асуудлууд гэдгийг тодорхой болгож өгөөч. Тэгээ улсын их хурлын төвшөнд бас нэг талдаа бид нар энэ хэд туйлшрахаас болгоомжлох илүү бас ажил хэрэгч байдлаар одоо энэ хэн шалгах төр хорооны үйл ажиллагааг бас явуулах эндэгтэй холбоотой асуудлууд бас анхаарах шаардлага байна л гэдэг асуудал хэлж байгаа. Тэгэхээр мэдээж одоо юу гэдгийг оюутлахын
төр хорооны бас энэ шалгалт явагдсны дараагаар бол бид бас алдаа оноо анх удаага тодорхой хэмжээнд бас ингээд шин дэгээр хэрэгжиж байгаа асуудлууд энэ дээр үнэлт өгөлт өгөөд цаашдаа илүү процессыг босронгуулах тал дээр хэцүү талаас нь анхаараарай гэсэн ийм саналыг бол бас хэлж шүү.